Өнөөдөр би та бүхэнд яг нэг зүйлийг хуваалцмаар байсан. Тэгээ яг юу хуваалцмаар байгаа гэхээр бидэд бурханд тэмүүлэх шалтгаан байхгүй юм шиг. Тэгээ бидэнд үргэлж ийм үе тохиолддог. Библийг уншмааргүй, залбирмааргүй. Тэгээ нэг зүйл болохгүй байгаа юм шиг. Бурхан биднээс холдсон юм шиг, бурхан надаас холдсон юм шиг тийм мэдрэмж төрдөг. Тэгээд энэ бүгдээс болоод бид бурхантай ойрт халахмаа хийж чаддгүй. Бурхан руу яаж ойртохыг мэддэггүй. Тэгээ би энэ гимнүглийг хийж гисэн болохоор бурхан намайг хүлээж авахгүй юм шиг санагддаг. Эсвэл за бурхан угаасаа л намайг хүлээж авах юм чи угаасаа л надад хайртай юм чинь би энэ гимнүглийг хийсэн ч зүгээрээ бурхан уучлан гэдэг хандлагатай байдаг. Харин 2 дугаар Коринт 5 дугаар бүлгийн 17 дээр тиймээс хин нэг нь Христос байвал тэрээр шинэ бүтээл мөн харагтун хуучин өнгөрч шинэ болсон байна. Мөн Матай 5-3 дээр сүнсэндээ ядуусны ерөөлтэй Тэнгэрийн хаанчлал тэднийх юмаа гэсэн. Тэгвэл би та бүгдийг уриалмаар байгаа юм нь зүгээр л өдөр нэг алхам бурхан руу ойртъя. За чи өөрийгөө уулан дээр авирж ингэж төслөөд үзье л та. Тэгэл за би яаж авирах хэвтэй юм бол уулын оргилдаа гарч чадах болов гэж шаналаад ах хэрэггүй. Тийм шаардлага байхгүй. Чи тэр шаналгаснараа өөрийнхөө насыг нэмэхгүй. Харин зүйл эхлээд хөлөө хаан тавих хэвтэйгоо ойлгох хэрэгтэй. Энэ заавал хэцүү байх шаардлага байхгүй. Зүгээр л энгийн зүйлээс эхэлж болно. Библи унших хэцүү бол зүгээр л Библийг гаргаад нэг шил унших хэрэгтэй. Хэцүү байвал найз руугаа залгаад хей хоёлаа хамт залбирах уу? Чам зав байна уу гэж найз руугаа залгаад бүх юм л нэг алхмаас ирнэ. Ямар нэгэн зүйл хийж эхлэх өвдөлтөөс илүү юу ч хийхгүй байхын өвдөлт нь үргэлж хэцүү байдаг. Ром 12:11 дээр хичээл зүтгэл бүх хориг бай. Эзэн дүүшлэн сүнс дор шат. Мөн Колосей 3:23 дээр та нар юу ч хийсэн хүмүүсийн төлөө бус эзний төлөө чин зүрхнээсээ хийх тун. Тэгээ энэ бүх Библийн ишлүүдийг харах юм бол бурхан биднээс хичээл зүтгэлтэй байгаасаа гэж хүсдэг. Бид бурхантай ойртох юм бол тэр бидэнтэй ойртох болно. Тэгээ би та бүгдийг урамшуулмаар байгаа зүйл нь өдөр болгон нэг алхам л авцгаая үдээрээ. Библи уншиж чадахгүй байсан ч гэсэн ядаж нэг ишлэл уншаад ядаж бурханы өмнө ирээд эзэн би яг тантай яаж харилцах ойлгохгүй байна. Тэгээд бурхан бидэд мэрэгүү ухааны өгөх болно. Тэгээ энэ бүгдийг хэлж байгаа шалтгаан нь би таадаас илүү болсон биш. Эсвэл ямар нэгэн пастор ахлагч болохоор биш. Би зүгээр л таадад тийг урамшуулмаар таадыг босон байвал болохоор хэлж байгаа. Тэгээ би ч гэсэн өөрөө бурхандаа тэнтүгс харилцаатай хүн биш. Би зүгээр л та бүгдийг урамшуулмаар байгаа зүйл нь бурхан руу нэг алхам л ойртъя.